дагаварсан Есүсийн хайр хязгааргүй. Та миний гэмиг цагаатхан тамлуулан алгацсан чин сэтгэлээсээ эмшхэр эзэн танд ангиж байна. Их эзний хайр сэтгэл зүрхэнд мөнхөд нэрэлтэж байна. Итгэлтэй гуйсан бүхэнд минь ивэл хайраа үзүүлнэ. Та миний гэмиг цагаатхан тамлуулан алгацсан чин сэтгэлээсээ эмшихэр эзэн танд ангиж байна. Бүгдээрээ сайн байцгаана уу. За өнөөдөр ч гэсэн ахын дүүс нартайгаа уулзж байгаадаа баяртай байна. За нөгөө 29 дугаар сургууль хаа тий. 29 дугаар сургууль дээр бас ингээд үйл ажиллагаанууд явагдаж байгаа гэж сонссон. За гэсэн ч гэсэн ингээд үгийг сонсох гээд итгэлийн амьдралдаа олон төрлийн сургамжийг авахаар ирсэн ахын дүүс нар маань за ямар нэгэн зүйлээ золиослоод ирнэ гэдэг нь за үн цэнтэй учраас ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгэнтээ ингээд энэ ч ирчихсэн байгаа юм чинь сэтгэлээ нээгээд сайн анхаарад үгээ сонсороо. За өнгөрсөн 7 хоногт хайр за хайрын талаар хамтдаа бодож үзсэн бол за өнөөдөр ч гэсэн ялгаагүй үргэлжлүүлээд энэ чуулган дотор ахан дүүснэр л үгүй эзэн рүү хандсан за чуулган руу хандсан хайр маань хүрчих юм бол чуулган дотор олон төрлийн асуудал гардаг. За гэр бүл дотор гарч байгаа олон асуудлуудын эцсийн шалтгаан нь эхний шалтгаан нь хайр энэ хайранд асуудал гарснаас болоод олон төрлийн асуудал үүсдэг, үл ойлголцол үүсдэг, хуваагдал үүсдэг. Тэгэхээр энэ талаар үргэлжлүүлээд хамтдаа бодож үзье. Хамтдаа биднийг аварсан Бурханд хандаад залбираад өнөөдрийн үгээ эхлүүлье. Биднийг хайрлаад гэм дүглийн дундаас аварсан эзэн таны нэгүсэл талархаж байна. Та биднийг авраа зогсохгүй амьд үг ажилдаг чуулган дотор үгээрээ дамжуулан эзэн та өөрийнхөө эрхэм сайн мэдээний төлөө хэрэглэхийн тулд сургаж дасгалжуулж байгаа нэгүсэлд тань талархаж байна. Энд ирэх ёстой байсан ч хувийн олон төрлийн асуудал шалтгаанаас болоод ирж чадаагүй бүхий л ахан дүүс нартай минь та хамт байгаарай. Хаанч ямар ч нөхцөл байдал донд амьдардаг вэ? Эзэн та итгэлийг нь зөв зохистой байлгахын тулд сахиж хамгаалаарай гэж гуйж байна. Сэтгэлээ гудайлган залбирч байгаа хүнийг тус бүртээ хамт байгаарай. Эзэн танаас гуйж байгаа сайн мэдээ хайртай хүмүүсийнхаа төлөө авралын төлөө залбирч байгаа. Тэр залбиралд нь хариулна гэдэгт тань итгээд ертөнцөөс тусгаарлагдаж ариунаар амьдарч эзэн таны хайрлаж байгаа тэр өрөвдөлтөө сүнснүүдийг хайрлсан халуун сэтгэлээр амьдрч чадахт нь та туслаарай. Биднээр дамжуулан олон хүмүүс аврагдахын тулд эзэн таны хайрыг, эзэн таны загалмаан золиосыг өдөр бүр санаад амьдрч чадахт нь туслаарай. Цаг агаар дулаарад сайхан болж байгаа ч гэсэн сайн мэдээний ажлууч гэсэн илүү олноор явагдаж байгаа билээ. Олон газар барилгын засварын ажил бас эхэлсэн байгаа билээ. Эзэн таны сайн мэдээний төлөө хийгдэж байгаа бүхий л ажилдаа эзэн та хамт байгаарай гэж гуйж байна. Биднийг үргэлж хайрладаг Есүсийн нэрээр талархан гун залбирлаа. Амен.
үг болгоод Коринт 1-р Коринт 16 дугаар бүлгээс уншнаа. Тохиж өгнө. 1-р Коринт 16 дугаар бүлгийн эхлээд 14-р ишлэлийг 1-р Коринт 16-гийн 14-р ишлэлийг тохиж өгнө. За хан дүүсэр маань сайн харахад болно. Бүх юм чинь хайр дотор хийгдэг. Өнгөрсөн эзний өдөр эхлэлд бодож үзсэн ч гэсэн за дахиад нэг сэргээгээд нэг санаадах юм. 1-р Коринт номыг уншаад үзэх юм бол за Коринтын ахын дүүснэр сайн мэдээний төлөө нэг сэтгэлтэй за бүхий л хүчээр дайчлаад залбираад золиослоод нэг сэтгэлтэй амьдарч байгаа гэдэг агуулга ерөөсө гардаггүй. Харин эсрэгээр 1-р Коринт номон дээр ахын дүүснэр хуваагдчихсан байгаа. За тэрний тал, энэний тал, энэний фракц, тэрний фракц гэд хуваагдчихсан. За тэгээд энэ ертөнцийн хийгддэг гим нүглүүдийг ахын дүүснэр хийж байгаа. Энэ ертөнцийн баян ядуу, эрх мэдэлтэй, эрх мэдлгүй гэд хуваагдчихсан, ялгарчихсан байдаг шиг чуулган дотор ч гэсэн ялгаагүй. Тийм ялгаа, ялгуурлал ороод ирчихсэн. За ерөөсөө ийм асуудал бий болчихсон байсан. За тийм учраас за Паул 1-р Коринт номоор дамжуулан та нарын хийж байгаа бүх зүйл чинь хайр дотор хийгдэгэ гэдгийг хэлж байгаа. Хэрвээ энэ чуулган дотор харилцаж байгаа харилцаан дундаас хайрыг хасчих юм бол хуваагдахаас аргагүй болдог, ялгуурлал гарахаас аргагүй болдог, гим нүгэлд автахаас аргагүй болдог. За одоо манай ингээд нэг сонсголгүй хүмүүс яг одоо ингээд хуваагдсан байдаг штэ тий. Тэрний найзууд, энэний найзууд. Тэрний тал, энэний тал гээл. За 10 жилд байхдаа манай ангийнхан тэрний ангийнхан гэд хуваагдчихдаг. За тэгэн гутаа хоорондоо үргэлжил муудалцсан зодтолтно. Тэр ангийн нэг хүүхэд ганцаараа явж ивэл манай ангийнхан зодчихно. Манай ангийнхан ганц нэгээрээ явж ивэл нөгөө ангийнхан зодоод дээрлэхэд хэцүү байдалд оруулчихна. Хайр байхгүй бол хүний харилцаа яг л тийм болдог. Ерөөсөө хайр байдаггүй газар дайны талбар байдаг. Хайр нар байхгүй. Хүнийг хүн гэж бодохгүй, хүнийг хүн гэж хайрлахгүй, дайснаа гэд миний амьд хүрэх гэж байгаа дайснаа гэд айл болгол уралдаад өрсөд хин нэгнийхээ амийг авахыг боддог. За тэгвэл Библи биднэрт юу гэж байгаа вэ? Бие биенээ хайрлаад харин дайтах, тэмцэх ёстой нэгэнтэйгээ дайт, тэмц гэдгийг хэлж байгаа. За Паулийн бичсэн загтал болгон дээр давтан гарч байгаа агуулга. Тэмцэх ёстой нэгэнтэйгээ тэмц. Бүх хүчээ дайжлаад тэмц гэж байгаа. Тэр нэгнийг бузар сүнс, диавол, сатан гэж хэлж байгаа. Өнгөрсөн эзний өдөр хамтдаа сатаны талаар, за бузар сүнсний талаар хамтдаа бодож үзсэн. Хүн бүрийг унгаахыг хүсдэг, там руу чирэхийг хүсдэг, аврагдах ёстой нэгнийг аврагдахгүй байхаар, аврагдсан нэгнийг ертөнц рүү махбодийн хүсэлтэд автаад унахад хүргэдэг ажлыг тэр бузар сүнс хийдэг. Гэтэл тэр бузар сүнсэнд байхгүй зүйл нь хайр. Хайрыг мэддэггүй, хайрыг ойлгодоггүй. Хайрын эсрэг худал хуурмаг байдаг тэр оршигч. Бидний тэмцэх ёстой дайсан бол бузар сүнс. Гэтэл чуулган дотор хайр байхгүй болчих юм бол хоорондоо үл ойлголцоод хоорондоо тэмцээд эхэлдэг.
За тэгвэл Библи биднэрт за итгэлээр өссөн гэдэг нь юу хэлж байгаа вэ гэдгийг тодорхой зан хэлж байна. Итгэлээр өссөндөө магтандуу гой дуулдаг юм биш. Итгэлээр өссөндөө сайн үйлчилдэг юм биш. За ийм байдаг. Аврагдаагүй ч гэсэн сайн цэвэрлэгээ хийдэг хүн байдаг. Аврагдаагүй ч гэсэн нэг нэгнтэйгээ сайн мэдлдэг хүн байдаг. Аврагдаагүй ч гэсэн ажилсаг хүн байдаг. Аврагдаагүй бурхныг мэдгүй ч гэсэн сайн хүн байдаг. Тэгвэл аврагдсан бид бүхэн тийм хүмүүсээс ялгагдах ганцхан зүйл нь Иохан 14-р бүлэг дээр та нарыг нэгээ хайрлаж байгаа тэр хайраар чинь дамжуулан миний шав гэдгийг мэдэх болно гэдгийг хэлж байгаа. Тэгвэл аврагдсан хүн итгэлээр өснө гэдэг нь аврагдсан хүн ертөнцөөс ялгарч байгаа тэр зүйл нь хайр. Бурхныг хайрлах хайр, Бурхны сэтгэлээр бусад хүмүүсийг хайрлах хайр. Тэгвэл ариун сүнсээр дүүрнэ гэдэг нь юмыг сайн ойлгохыг ялгаж салахыг хэлж байгаа ч гэсэн ариун сүнсээр дүүрнэ гэдэг нь бусдыг хайрлах, Бурхныг хайрлах гэдгийг хэлж байгаа. За Есүс агуу тушаал нь эзнийг хайрл. Яг түүнтэй адилхан хөршөө хайрл. Тэгвэл хайр гэдэг нь эзнийг хайрлах болон хөршөө буюу эргэн тойрноо хайрлах хайр гэдэг нь яг адилхан. 1-р Иохан номон дээр харагдаж байгаа ахын дүүснэрээ хайрлаж чадахгүй бол харагдахгүй байгаа Бурхныг хайрлаж чадахгүй гэдгийг хэлж байгаа. 1-р Иохан 4-р бүлэг дээр тэгвэл би эхлээд Бурхныг хайрлсан юм ерөөсөө биш. Эхлээд Бурхан намайг хайрлсан. Тэр хайрыг нь би мэдж итгэдэг гэж байгаа юм. Бид нэр ямар Бурханд итгэдэг вэ? Хайрын Бурханд итгэдэг. Ямар Бурханаас үлгэр дуурайлал авж байгаа вэ? Хайрын Бурханаас үлгэр дуурайллыг авж байгаа. Есүс Иохан 13 дугаар бүлэг дээр загалмаа цовдлогдохоос өмнө шавнараа эцэс хүртэл хайрлаад нэгэн зүйлийг хийдэг. Алчуур авч бүслээд ус авчираад шавнарынхаа хөлийг угааж байгаа юм. Тоостой, хэртэй, үнэртэй хөлийг угааж байгаа юм. Өөрийг нь 3 удаа үгүйсгэх Петрийн хөлийг угааж байгаа юм. Өөрийг нь 30 мөнгөн зоосоор зарж худалдах Юдасын хөлийг угааж байгаа юм. Эцсээ хүртэл таныг дагна гэсэн хэрнээ цэргүүд ирээд Есүсийг аваад явхад бүгдээрээ зүхтах тэр шавнарынхаа хөлийг угааж байгаа юм. Угааж дуусаад би та нарыг яаж хайрлсан шиг та нар ч гэсэн нэг нэгнээ хайрл гэж байна. Тэгвэл хайрын үлгэр дуурайлал болсон нь Есүс. Бид нар Есүсээс юу гуйдаг вэ? Хайрладаг хүн болгооч гэж гуйдаг. Тэгвэл ингэж байгаа. За аврагдсныхаа дараа ийм үгийг их сонсдог байсан. Есүсийн хайраар хайртай шүү гэдэг үгийг их сонсдог байсан. Ахын дүүснэр нэг нэгэндээ хэлж байгаа юм. За тэгээд тэрийг нь дуурайгаад би ч гэсэн ахын дүүснэртэй Есүсийн хайраар хайртай шүү, Бурхны хайраар хайртай шүү гэдэг үгийг их хэлдэг байлаа. Гэтэл Библийг унших тусам, үгийг сонсох тусам, семинарыг сонсох тусам үнэхээр би Есүс шиг хайрлах чадах болов, чадж байгаа болов гэдгээ бодож үзсэн. Есүсийн хайр
гэмтэн миний төлөө амиа өгсөн хайр. Есүсийн хайр миний төлөө Тэнгэрийн сэнтигээ орхиод яг л махбодыг өмсөж ирээд миний төлөө амиа өгсөн. Бүхий л цусаа урсгасан хайр. Ром 5 дугаар бүлэг дээр биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгсөн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм аа гэж байгаа. Намайг сайн амьдарсан учраас миний төлөө Бурхан амиа өгсөн юм биш. Бусдаас илүү онцгой байсан учраас миний төлөө амиа өгсөн юм биш. Би яг л бусадтай адилхан гим нүгэл дотроо гмийг хайрлаад, гмийг хүсээд, гмийг хайгаад амьдарч байсан. Гэтэл миний төлөө болцолгүйгээр өөрөө энэ ертөнцийн ирсэн. Намайг хайрлаж, миний төлөө амиа өгсөн. Үүгээрээ намайг ямар их хайрлсан бэ гэдгээ харуулсан. Гэтэл намайг хайрлаа зогсохгүй. Иохан 21-р бүлэгдэр Есүсийг 3 удаа үгүйсгэсэн. Есүс загалмаа дээр цовдлогдсон. Петр өөрөө өөрийгөө ч уучлах чадахгүй, өөрөө өөрийгөө ч хүлээн зөвшөөрч чадаагүй. Буцаад Галил нууран дээр очиод өмнө нь загас барьдаг байсан шиг яг л урдын адил загасчлаад явж байгаа. Гэтэл өөрийгөө уучлж хайрлаж чадахгүй байгаа Петр дээр Есүс ирдэг. Чи намайг хайрладаг уу гэж 3 удаа асуудаг. Гэтэл тэр эзнийг хайрлаж байгаа хайрыг нь мэдээд өөрт нь ч мэдүүлээд Есүс сонсоод одоо өөрийнхөө сайн мэдээний төлөө хэрэглэе гэдгээ хэлж байгаа. Миний хондыг тижээ, хуруунуудыг минь тижээ, хондыг минь хариул. Юу гэхээр Есүсийн хайрыг ухаарсан нэгнийг эрхэм сайн мэдээнийхээ төлөө хэрэглэж байгаа юм. Тэгвэл 1-р Коринт 16-гийн 14-ийг дахиад уншия. Дохиж өгөх гэж байна. Бүх юм чинь хайр дотор хийгдэг. Хайрыг ухаарсан бол одоо тэр хайрын дотор бүх зүйл чинь хийгдэг. Харилцаа чинь хайр дотор. Үйлчлэл чинь хайр дотор. Золиос чинь хайр дотор хийгдэг. Үүнийг хэлж байгаа юм. Хардаа. Бид нар чуулган дотор хоол хийж үйлчилдэг, цэвэрлэгээ хийж үйлчилдэг. Сандал ширээ янзалж үйлчилдэг. Мэндэлж үйлчилдэг. Гэтэл энэ хийж байгаа зүйлээс хайрыг хасаад хайчих юм бол хайр байхгүй бол шаардаад эхэлдэг. Орон нутагт бороо орсон үед, цастаа үед, шавар шавхатаа үед дэлгүүр орохоор цэвэрлэгч нар шал цэвэрлж яадаг. Гэтэл юм худалдаж авах гад цэвэрлсэн шалан дээр нь явхаас аргагүй. Гэтэл хойноос уурлаад байдаг. Арай гэж цэвэрлж ах чинь шавар тариа явчихлаа. Уул нь би орлого оруулж өгөх гээд байгаа юм. Гэтэл шавар тарьчлаа гэд уурлаад байгаа. Яагад вэ? Хайр байхгүй зүгээр ажиллаж байгаа учраас. Хайр байхгүй зүгээр мөнгөний төлөө ажиллаж байгаа учраас бухимдаад байгаа. Тэгвэл чуулган дотор хийгдэж байгаа зүйл бүх зүйлээс хайрыг хасчих юм бол яг л адилхан болчихдог. Бид нар хайраараа гараа гаргаад хоол хийх хэрэгтэй. Гэтэл хайрыг хасчих юм бол амттай хамтгүй хамаагүй ид гэд шаардаад эхэлдэг. Цэвэрлэгээ хийхдээ хайрыг хасчих юм бол арай гэж цэвэрлж ах чинь шавар тарьчихлаа. Хайрыг хасчих юм бол үйл ойлголцол, талцал, хуваагдал,
үл хүндлэл гараад ирдэг. За гэтэл энэ ч бүх юм чинь хайр дотор хийгдэг гэсэн байна. Нэгдүгээр Коринт чуулганд яг энэ асуудал гарчихсан байгаа юм. Хайр байхгүй учраас тэрний тал, энэний тал гэж хуваагдангуудаа тэмцэлтэд эхэлсэн. Хайр байхгүй учраас хийж байгаа зүйлээ дугаа хэрэгэл, дугаа байж ийм болоод эхэлсэн. Эзний төлөө хайр байхгүй болчихсон учраас, хайраас холдчихсон учраас, хайрыг мартчихсан учраас нөгөө эзний төлөө ариун амьдрын гэдгээ мартаад эхэлчихсэн. Хайр байхгүй учраас Бурхны амиа өгсөн ахын дүүслэрт хамаагүй хандаад эхэлчихсэн. Бид нар нэг нэгэндээ хамаагүй хандах эрхтэй хүмүүс биш. Есүс таны хажууд сууж байгаа хүний төлөө амиа өгсөн. Есүс амиа өгсөн юм чинь би яах хэрэгтэй вэ? Мэдээч амиа өгөх аргагүй ч гэсэн хайрлах хэрэгтэй. Хүндлэх хэрэгтэй. Гэтэл Коринт чуулганд энэ хайр гэдэг хийгдэж байгаа бүх зүйлийг сайн хийгээд байгаа юм. Чуулган дотор хийгддэг бүх юм Коринт чуулганд байсан. Нөхөрлөж байгаа, эзний өдөр болгон ариун зогийг ёслол байгаа, үргэлжил цуглаад байгаа юм. Гэтэл эзний төлөх хайраас холдсон чинь хуваагдаад, дээр нь гараад чи тэнцээ, би энчээ. Бүр аимшигтай нь гим нүгэлч гэсэн хийгдэж байгаа юм. Хайр байхгүй, хайраас холдчихсон, хайрыг мартчихсан учраас эзний төлөө ариун амьдрах биш. Гим нүгэл үйлдээд ариун байдлаа алдаад амьдрах болж байгаа. За гэр бүл хосууд гэр бүл болоод өмнөх амьдралаа мартаад бүх сэтгэлээ, бүх амьдралаа эхнэр нөхөр болсон гэр бүлдээ зориулдаг. Гэтэл тэр хайр нь хүрчих юм бол хэрэлдээд, муудалцаад, зодолдоод хамаагүй хилээд эхэлнэ. Үг хилээд эхэлнэ. Тэр хайр нь багаар хүрчих юм бол эхнэрээсээ, нөхрөөсөө өөр хүн хараад эхэлнэ. Энэ чинь хайрын асуудал واخгүй юу? Харин хайр нь шатаж байх юм бол эхнэр нь нөхрөө хүндэлж, өргөмжилж, нөхөр нь эхнэрээ ойлгож, хайрлаж, өөр хүнийг бодохгүй бүх сэтгэлээ эхнэртэй, нөхөртөө зориулдаг. Тэгвэл одоо энэ эзний хайрын дотор байна гэдэг нь намайг хайрлсан тэр хайрыг өөрийнхөө зан чанар болгоод энэ ариун сүнс над дээр ирсэн гэдэг нь эзний хайр над дээр ирсэн. Тэр хайр надад байх юм бол бусдыг хайрлаж эхэлдэг. Луг 16 дугаар бүлэгдэр татвар хураагч Закхай мөнгөний хүсэл, эрх мэдлийн шунлаараа өөрийнхөө дутуу сэтгэлийг дүүргээд амьдарч байсан. Гэтэл Есүсийг ирж авааг мэдээд Есүстэй уулздаг. Есүсийг хүлээж авдаг. Нөгөө зовлон нь баяр хөөрөөр өөрчлөгдөд бусдаас загилж авсан бол 4 дахин дугуулж өгч байгаа юм. Хайр. Ядуст хөрөнгөнийхөө хагасыг өгж байгаа юм. Хайр. Есүсийг хүлээж авсан, ариун сүнсийг хүлээж авсан. Энэ дотор нь
сэтгэл дотор нь загтахайд байхгүй нэг зүйл орж ирсэн нь эзний хайр. Эзний хайр. Тэгвэл хайр байгаа учраас л хайртай хүнийхээ төлөө өөрчлөгддөг. За нэг хүн тэгжсэн эхэндээ эхнэрээсээ шаардж байсан. Харин сүүл рүүгээ болохгүй юм байна гэд эхнэртэй тааруулаад би өөрөө өөрчлөгдсөн. Бид нэр хүүхдүүдээс шаарддаг юм шиг штэ. Харин хүүхдүүдийнхаа төлөө өөрчлөгддөг. За нэг зуны семинар руу нэг машинтаа нэг чуулганы ахлагч болон ахын дүүсэртэй хамт суугаа явж исэн. За тэр чуулганы үйлчлэлийн ахлагч болохоор том биетэй чанга дуутай. За тэр хүн яасан гинэ гэх юм бол босд нь ингээд цочоод за яана юу буруу юм хийцэн болоо гэж бодох хэмжээнэ. Тийм сүрдмээр хүн байсан. Гэтэл замд утсан дуурсан. Утсан авангуудаа бүр дуун жоохон болоод хилнийхээ өдрөө гэд яриад эхэлсэн. Нөгөө ачин залгсан байхгүй юу? Гэтэл ачтайгаа яасан гинэ? Чи юу гсэн гинэ? Ингэж яриаггүй. Яг тааруулаад өөрчлөгдөж байгаа юм. За цэцэрлэгийн хүүхдүүдтэй багш нар нь томатос уу, битгий тэг, найлд очиж суу ингэдэггүй. Цэцэрлэгийн хүүхдүүдтэй яг адилхан ингэ суугаад яасын. Нөгөө нүдний харц нь яг нэг төвшөнд очиод зөөлхнөөр айдуухнаар ярьдаг. Юу гэхээр хайрлаж байгаа учраас би өөрөө яг тэр хүний төвшөнд очдог. Тэгвэл 1-р Коринт 9-р бүлэг дээр Паул бусдыг олж авахын тулд сайн мэдээ тараахын тулд би өөрөө бүхэн болсон. Үргэлжлүүлээд харах юм бол эзэн ч уусан ч сайн мэдээний төлөө эзний төлөө бүхнийг хий. Өөрөө хийж байгаа учраас тэгж хэлсэн. Хуйлгүй хүмүүсийг талдаа оруулахын тулд хуйлгүй хүн шиг. Хуулийн дор байгаа хүнийг талдаа оруулахын тулд хуулийн дор байгаа хүн шиг. Паул өөрийгөө бусдад тааруулж зорилго нь хайрлаад сайн мэдээ тараасан. Паул Үлс 14-р бүлэг дээр Лустр гэдэг хотод сайн мэдээ тарааж байгаа үйл явдал гарч байгаа юм. Паулыг эсэргүүцээд хүмүүс чулуу шидсэн. Үхчлээгээд хотоос гаргахад нь Паул босоод буцаад Лустр руу орж байгаа. Паул зоригтойдоо биш. Паул нэг тийм онцгойдоо биш. Энэ Лустрынхан мэдхгүйдээ намайг эсэргүүцэж үгүйсгэж үгийг эсэргүүцэж үгүйсгэж байна. Сүнсийг нь хайрлаж байгаа учраас буцаад орж байгаа юм. Паул хайрлаж байгаа учраас миний мах идж байгааг хараад бусад хүмүүс бүдрээд итгэлээр уннаа гэвэл би энэ хүмүүсийн төлөө итгэлээр дорой сул байгаа хүмүүсийн төлөө би хизээж мах идэхгүй гэж хэлсэн. Энэ хайрлаж байгаа учраас. Тэр үед Израиль шүтэнүүд зөндөө байсан байна. Израилийн ард түмэн зарим хариу үндэстнүүд хиймэл шүтэндээ малыг гаргаад махаар тахил өргөдөг. За тэгээд их мах байгаа учраас бүгдийг нийдэж чадахгүй учраас тахилаас
үлдсэн баха зах дээр гаргаад зардаг байсан. За тэгээ зах дээр тахилд өргөгдсөн бах аваарай гэж зарлж байгаа юм. Гэтэл тахилд өргөсөн бахыг эдсэн ч ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ итгэлээрээ сул хүн Паулыг тахилд өргөж байгаа махыг идж байгааг хараад Паул ч гэсэн тахилын мах идтгэл юм байна штэ гэд итгэлээр унах учраас буруу ойлгох учраас тэр хүмүүсийн төлөө итгэлийнхэн төлөө би хизээж мах идэхгүй гэж хэлж байгаа. Юу гэхээр бусдыг хайрлаж байгаа учраас итгэлийг нь унгаахгүй тулд итгэлд нь саадуулах бүх зүйлийг би хийхгүй гэдгийг хэлж байгаа. Хайрлаж байгаа учраас. Тийм учраас ээж хүн хайраар ид гэж шаарддаг биш. Хайраараа хоол хийдэг. За саяхан нэг хүнтэй ярьжсэн. Манай имээ цойвынхын бүр үнэхээр гоё хамтдаа. Гэтэл яг л адилхан гурил хийж байгаа, яг л адилхан ногоо хийж байгаа, яг л адилхан мах хийж байгаа юм. Гэхдээ амт нь манай имээ өдөр бүр хоол хийхдээ хүүхдүүдтэй ач зээнэртэйгээд дандаа сэтгэл гаргаж, гараа гаргаж хоолоо хийдэг байсан. Төмсөн арилгажааг нь харахад энийг нь ч гэсэн авъя, тэрийг нь ч гэсэн авъя. Мэдгүй хүн харах юм бол зүгээр цэвэрч хүн шиг. Үгүй хүүхдүүдтэй хайрлаж байгаа хүн. Хайраараа хоол хийж байгаа учраас амт нь ч гэсэн гоё. Тэгвэл энэ юу вэ? Бүх юм чинь хайр дотор хийгдэг. Паул Коринтчуулганд хэлж байна. Энэ хайрыг мартчихсан. Энэ хайраас холдчихсан. Энэ эзний хайраас холдсон учраас хийж байгаа зүйл нь зүгээр ажил болчихсон. Шаардлага болчихсон. Тийм учраас Коринтчуулганд хандан Паул одоо бүх зүйл чинь хайр дотор хийгдэг. За тэгвэл энэ хайр дотор хийгдэн гэдэг нь за эхлээд за өнгөрсөн удаа уншсан ч гэсэн дахиад унших гэж байна. Юу 1-р Коринт 11-ийн 30. Дахиад уншъя. 11-ийн 30. Үүнээс болж та нарын дунд сул дорой өвчтөе хүн олон байгаа бөгөөд нилээд нь нойрсож байна. За юунаас болж гэж байгаа вэ гэхээр хайраас холдчихсон бурхнаар сахилгажуулагдсан хүн олон байна. Хайраас холдчих юм бол ариун байдлаа алдна, халуун сэтгэлээ алдна, тусгаарлагдсан байдлаа алдна. Сахилгажуулалт байна. Үүнийг хэлж байгаа юм. Ийм л учраас одоо хайрлуу эрг. Энэ хайр дотор бүхнийг хээ. Буцаад 16 дугаар бүлгийн 13 дээр сэрэмжтэй бай. Итгэлтэй бат зогс, эрэмгий хүчтэй бай. За энэ ч сэрэмжтэй бай. Сэргэг бай. Хэрвээ итгэлээрээ ундчих юм бол сэрэмжтэй байдлаа алдчих юм бол энэ диавол шурглаад ороод ирнэ. Тийм учраас диавол энэ бузар сүнс далимдуулдгийг ямар мэдхгүй биш.
ахын дүүсрийн хоорондын хайрыг үгүй хийж, хүйтэн хөндий байлгаж, үл ойлголцлыг бий болгож, талцуулж хуваагдуулдаг нь диаволын ажил. Янз бүрийн бодлыг ахын дүүсрт өгнө. Хуурна, мэхлэн, ертөнц рүү ахын дүүсрийн сэтгэлийг татна. Энэ бузар сүнс далимдуулж байгаа хэрэг. Яаж далимдуулдаг гэж орж ирэнгуудаа гинтхэн нэг ахта нэг хэгчтэй үл ойлголцчихно. Тэнгуул бузар сүнс хэлнэ, хуурна, далимдуулна. Чи ийм хүнтэй яаж нэг газар сууж үг сонсох гээд байгаа юм? Яв. Тэгэл гараа явчихдаг. Гараад юу хийх вэ? ертөнцийн зүйлийг харна, ертөнцийн зүйлээр сэтгэлээ дүүргэнэ. Эцэстээ хайрлаж чадаагүйгээс болоод ертөнц рүү явдаг, итгэлээрээ ундаг, итгэлээрээ бүдэрдэг. Ийм учраас Паул сэрэмжтэй бай, итгэлдээ бат зогс, авралт бат зогс, хайранд бат зогс, чуулган үгэн дотор бат зогс, хайр дотор бат зогс. Тэгвэл энэ хайрыг мэдэх юм бол, энэ хайрын дотор байх юм бол бусдаас шаарддаг биш, бусдыг ойлгодог болдог. Бүх зүйлийг шалтгаан болгодог бус, бүх юу ч харсан, юу ч мэдэрсэн, ямар ч хандлагыг авсан хайрладаг хүн болдог. Паул хайрладаг хүн. Хайраар бүгдийг уучилдаг, хүлээж авдаг хүн. Паул эзний хайраар, Есүсийн хайраар очсон газар болгонд сайн мэдээ тарааж байсан. Очсон газар болгонд нь эсэргүүцэгчд, Паулыг үгүйсэгчд, Паул руу чулуу шитгэхийг хүсэж байгаа бэлэн байгаа, бусдыг торхирж байгаа хүмүүс олон байсан. Гэсэн ч Паул Есүсийн сэтгэлээр тэр хүмүүсийг хайрлаж байгаа учраас бат зогсож байсан. Сайн мэдээг хэлж байсан. Тэр сайн мэдээгээр нь дамжуулан, эзний хайраар дамжуулан аврагдсан хүмүүс олон бий болж байсан. Олон хүмүүс аврагдаж байсан. Тэгвэл итгэлээр өссөн гэдэг нь өнгөрсөн удаа уншсан ч гэсэн 1-р Коринт 13 дугаар бүлэг дээр 13-ын 11-ийг дохиж өгөх гэж байна. За, би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би 90 цент хүрээд хүүхэд зангаа орхисон юм. За, энэ ч хүүхэд шиг итгэлтэй байхдаа хүүхэд шиг боддог, хүүхэд шиг ярьдаг байсан. За, хүүхэд яадаг вэ? Хүүхдийн хамгийн гол боддог гол цөм нь өөрөө л байдаг. Хүүхэд өөрийгөө л боддог, хүүхэд өөртөө л тааруулдаг. Хүүхэд өөрт нь тавгүй бол бусд нь хамаа байхгүй. Уйлна, тухгүй байна, орилно, чарлна, өөрийнхөө дураар. За, гэвэл 90 цент хүрсэн хүн яадаг вүлээ? Өөртөө биш, бусдад тааруулдаг. Хүүхэд дэлгүүрт ороод авна гэж орилдог. Бусд нь юу гэж харж байгаа, юу гэж бодож байгаа хамаа байхгүй. Гэтэл итгэлээрээ хүүхэд шиг хүн байдаг. Өөртөө л тааруулах гээд байдаг, өөрийнхөөрөө л байх гээд байдаг. Харин итгэлээр өсөн 90 цент хүрнэ. За, ээж аав хүн яадаг вэ гэхээр өөрөө хичнээн хүссэн ч
өөрийнхөө хүслийг хязгаарлаад бусдад зориулдаг. Хүүхдүүдэд зориулдаг. Эмээ өвөнөр хүртэл үр хүүхдүүд нь ач зээнэр нэрэхээр байгаа юмаа өгөө явуулцдаг. Мэ мах аваад яв. Мэ гурил аваад яв. Мэ ногоо аваад яв. Ээж нь аав нь дараа нь авчин, ээжд нь аавд нь байгаа гэд өөртөө байгаагаа өгөө явуулцдаг. Яагаад вэ? Том хүмүүс учраас. 90 цент хүрчихсэн учраас. Гэтэл хүүхэд яадаг вэ? Шаардаад идэг. Өөрийнхөө хүслийг тулгаад байдаг. Өөрийнхөөрөө байлгах гад байдаг. Энэ нь хүүхэд болон том хүний ялгаа. Энэ хайр, эзэн над руу хандсан хайр ерөөсөө өөрчлөгддөггүй. 1-р Коринт 13 дугаар бүлэгдэр хайр хизээж дуустдаггүй. Иш үзүүлж байгаа бол дуусна. Хэлээр ярьж байгаа бол дуусна, зогсно. Энэ ертөнцийн мэдлэгч алга болно. Харин хайр хизээж дуустдаггүй. Ээж аавын хайр өөрчлөгддөг болов? Үгүй. Яг л хിവэрэ байдаг. За та бүхэн анхны хүүхдээ өлгөдөж авахд нялх хүүхэд 1 жилийн дараа, 2 жилийн дараа, 10 жилийн дараа хүүхдүүд томордог. Гэхдээ хүүхэд нь томорсон ч та бүхний хувьд хүүхдүүд ямар хിവэрэ байдаг вэ? Нялх хിവэрэл. За гарч ороод буруу хүмүүстэй нийлээд өстө нэрэ тэгчихгүй. Машинтай хол явхаараа өстө янз бүр болчихгүй. Алтайхан яваараа, болгоомжтой яваараа. Найрчин хүрээд байвал замдаа зогсоод унтаараа. Юу гэхээр хүүхдүүд рүүгээ хандсан таны хайр яг хിവэрэ байгаа. Яг хിവэрэ. Тийм л учраас та бүхэн магадгүй ээж аав нь залгаад гайгүй юу? Ядарч гин үү? Яаж гин үү гэдэг бах. Одоо ч гэсэн заримдаа би ээжтэйгээ видео кол хийхээр эртгөө орж амраач. Ядрав. Юм ицсэн юм уу? Наад нүд чи яагаад гархилцсан? Ядраад байгаа юм уу? Юу гэхээр энэ эцэгхийн хайр дуустдаггүй. Тэгвэл эзний хайр ерөөсөө дуустдаггүй. Тэгвэл тэр эзний хайр надад дүүрэн байгаа бол бас дуустдаггүй. Ахын дүүснэрээ хайрлах хайр, эзнийг хайрлах хайр. Энэ хүмүүс надад яаж ч хандсан тэр хайр дуустдаггүй. Паул эзний хайраар дүүрэн нэгэн. Паул сайн мэдээ тарааж байгаа хүмүүсээсээ хавчлаг, зовлон, зодуур, эсэргүүцлийг амсаж байгаа юм. Гэсэн ч хайр нь дусаагүй. Эзний хайр дүүрэн байгаа учраас өөрлөн чулуу шидэж байгаа хүмүүс рүү буцаад очиж байгаа. Тийм л учраас бүх зүйл чинь хайр дор хийгдэг. Хайрлаж байгаа бол халамжилсаар л байгаа, аргацсаар л байгаа нь дуустдаггүй. Гэтэл бид бүхэн эзнийг өөрийнхөө хайрлаад байна уу? Эзний надад дүүргэсэн тэр эзэн намайг хайрлсан тэр хайраар хайрлаад байна уу? Хүний хайр хязгаартай. Хүний хайрладаг хайр нь дуустдаг. За твчлээ хангалттай одоо боллоо гэд яваад өгдөг. Хүний хайр дуустдаг. Харин эзний хайр аврагдах хүртэл нь дуустдаггүй. Есүс загалмаа дээр хадагдсан
Гэтэл ташуурдж байна. Гарыг нь хадаж байна. Есүс эцсээ хүртэл хайрласаар л байсан. Өөрийнх нь гарыг хадаж байгаа хүмүүсийн төлөө залбирж байгаа. Энэ хүмүүсийг ч гэсэн уучлаач. Гэтэл Үлс 7 дугаар бүлэг дээр Стефан дагалдагчийн талаар гарч байгаа. Стефан руу чулуу шидэж байна. Стефан сайн мэдээ тараахад эзнийг тунхаглахад хүмүүс чихээ таглаад гэд орилж байгаа. Чиний яриа сонсохгүй гэд. Эзэн та бүхний төлөө амиа өгсөн гэхэд бүгд ухсгийж Стефан руу чулуу шиддэг. Үхэх хүртэл нь. Гэтэл Стефан эзэн минь энэ нүглийг нь тэдэнд битгий тооцоорой. Энэ хүмүүсийг ч гэсэн уучлаарай. Эзний хайраар дүүр нэгэн эзэнд даатгасаар залбирсаар эзэн өөрийг нь хайрлсан шиг өөрийн чулуу шидэж байгаа хүмүүсийг хайрласаар эзний тэвэр рүү явж байгаа. Энэ хайрыг хилэнгээ бүх зүйл чинь хайр дотор хийгдэг. Нөхөрлөө бэлдэж байгаа нь зүгээр чуулганы үйл ажиллагаанд бэлддэг юм биш. Эзний хайрладаг ахын дүүсэр цугларч байна. Хайраараа бэлдэж байгаа юм. Бид нар семинарыг зүгээр чуулганы үйл ажиллагаа гэж бэлддэггүй. Олон тойролцсон сүнснүүд эзний тэр цусны үн тэр хайрыг мэдж ухаараасаа гэсэндэ хайрлаад залбираад бэлддэг. Гэтэл Коринт чуулган хийсээр байгаад хийгцээр байгаад хайраар биш зүгээр чуулганы үйл ажиллагаа болчихсон. Ариун зоогийн ёслолыг хийхдээ талхыг аваад эзний биеийг санаад дарсыг аваад эзний цусыг санаад тэр хайрыг санаад үйлддэг байсан чинь хийдэг байсан чинь эзний биеийг санахаа байгаад цадатлаа талах идэд унсан. Эзний цусыг санахаа болоод согттлоо уугаад эхэлсэн. Хайртай ахын дүүснэр нь ирж байхад нийгэмдэр баян гэж байгаа. Нийгэмдэр эрх мэдэлтэй гэж байгаа хүмүүс хамгийн урдуур. Нөгөө ядруухан зовлонтой тэр ахын дүүсрийг хөлдөө суулгаж гин эсвэл үүдэн цуу гэж гин. Хийсээр байгаад эзний өдөр цугласаар байгаад нөгөө хайр нь хүрөөд зүгээр л үйл ажиллагаа болчихсон. Тэгээд мөн Коринт чуулганд энэ Бурхны тогтоосон дис дараа нь дуулууртай байгаа болчихсон. Эцэстээ сэтгэлд нь таарах хүмүүсээрээ Аполлыг, би Кефиг, би Христийг, би Паулыг талцаж хуваагдаад нөгөө үйлчилж байгаа хүмүүсээ эсэргүүцээд үгүйсгээд эхэлчихсэн. Хайр байхгүй учраас. Хайраас холдчихсон учраас. Сэтгэлээс хайр байхгүй болчих юм бол хайр дундраад хайраас би холдчих юм бол энэ амнаас шүүх шүмжлэгэл гардаг. Тесалоник номон дээр хайр нь тоо томшгүй гим нүглийг далдалдаг гэж байгаа. Есүс тусаараа миний гим нүглийг далдалсан. Бид нар үр хүүхдүүдийнхээ алдаа дутагдлыг зарладаг юм биш. Хайрлаад хайраараа далдалдаг үсттэй. Гэтэл хайр байхгүй хайр хөрөөд эхэлдэг юм бол хайрлах ёстой хүмүүсээ шүмжлээд эхэлдэг. Хайрлах ёстой ахын дүүснэр тэгж ингэж гин. Тэр тэгж яриад ин энэ ингэж яриад ин. Хайрлах ёстой
Энэ үйлчилж байгаа хүмүүсээ дутууг нь дүүргээсээ залбирах ёстой хүмүүсээ мөн ялгаагүй шүүгээд шүмжлээд эхэлдэг. Тэр тэгээд энэ ингээд. Гэтэл хайраа ийм Коринтчуудхан ийм байсан учраас бүх зүйл чинь хайр дор хийгдэг. Тэгвэл Есүс яаж амьдрсан бэ? Есүс махбод дээр ирсэн бурхан өлсдөг, ядардаг, цангадаг. Гэтэл өөр дээр нэрж байгаа хүмүүсийг өрөвдөд сургаалаач айлдаж байлаа, өвчнүүдийг ч эдгэж байлаа, гайхамшигч үлдэж байлаа. Хичнээн ядарсан ч өглөө эртлэн босоод үүрээр тэр хүмүүсийн төлөө залбирахаар тал руу явдаг байсан. Есүсийг олон фарисеучуд, садукейчуд унгаахаар, буруутгахаар санаа нийлээд асуултуудыг асуудаг. Гэтэл Есүс өөрсдийг нь шүүмжилж байгаа фарисеучуудыг ч хайрлаад, өөрийг нь үгүйс гэж байгаа юудэчүүдийг ч хайрлаад, бүгдийг нь хайрлаад хариултаа хэлдэг байсан. Есүсийн энэ 3 жилийн хагасын турш амьдрал нь хайрыг үлгэр дуурай бодож харуулсан амьдрал. Тийм учраас Паул бүх зүйл чинь хайр доор хийгдэг гэж хэлээд сэрэмжтэй бай, итгэлтэй бат зогс, ирэмгий хүчтэй бай. Энэ нь юу вэ? Хүүхэд зангаа орхиод иршүүд бай. Одоо итгэлээрээ том бол өс гэдгийг хэлж байгаа. За хүүхдийн онцлог. Талархаж мэддэггүй. Хүүхэд ямар үед талархдаг вэ? Хүсснээр нь байх үед л баярлдаг. Нэгсэн юм ин аваад өгөх юм бол, хүссэн юмыг нь аваад өгөх юм бол, хүсснээр нь байх юм бол баярлна. Өөрийг нь хүслээс өөр байх юм бол гомдлно. За энэ аав ээж хүн халуун байна гэж гомдолдог болов? Хүүтэн байна гэж гомдолдог болов? Өөрөө таарсан ч, даарсан ч, өөрөө халуутсан ч. Хардаа гарт нь сэнс байвал өөр л үгүй биш, хүүхэд рүүгээ үлээлгдэг. Дулаан ороолт байвал өөрөө зүхгүй, өөрийнхөө аваад хүүхэдтэй зүйлгээд тэврээд үүрээд явдаг. Өөрөө даарсан ч хамаагүй, өөрөө халуутсан ч хамаагүй, хүүхэд нь сэрүүхэн, хүүхэд нь л дулаахан байвал энэ нь хүүхэд болон 90 цент хүрсэн хүний ялгаа. Бусдад тааруулдаг. Өөрийнхөө бодлоор биш, бусдад тааруулдаг. Энэ хүүхэд энэ хүн юу ярина, тэр ярианд автчихдаг. Хүүхдэд тэр муу гэж дэлчих юм бол тэрийг муу л гэж бодчихно. Хүүхдэд энийг гоё гिчих юм бол энийг л гоё гэж бодчихдог. Ялгах чадваргүй. Библиэлд ах トゥ нараа оглоггүй эмэгтэй ярианд битгий анхаар. Юу гэхээр хүүхэд нөгөө үзэж, харж, ойлгож, мэдж ухаарсан туршлага байдаггүй.
Тийм учраас юунд ч хамаагүй итгэждэг. За итгэлээр нийлэх хүн бол хэн нэгэн хов ярьж ийн ховонд нь анхаарчдаг. Тэгээ итгэж чинь. Тэр тэгж ийн энэ ингэж ийн гэвэл шууд анхаарад итгээд тэрүүгээр сэтгэлээ дүүргээ явцдаг. Харин 90 цент хүрсэн хүн яадаг гэж сонсдог ч гэсэн за тэгтээ хайрлах хэрэгтэй шүү, уучлах хэрэгтэй шүү. Хүний ярьж байгаа юмд сэтгэл нэг хөдлөөд байдаггүй. Яагаад вэ? Итгэлээр 90 цент хүрчих юм бол хүний ярьж байгаа нэг автомат сэтгэлээ өгдөггүй. Гэтэл итгэлээр нялх хүн яадаг вэ? Сүмийнхэн тэгж ярьж ялээ, сүмийнхэн ингэж ярьж ялээ, ийм хачаач юм ярьж ялээ. Намааг ч гэсэн тэгж ярина гэд үгэнд нь автаа явцдаг. Итгэлээр нялх хүний онцлог итгэлээр нялх хүмүүстэйгээ л хамт байдаг. Итгэлээр нялх хүнийхээ л үгийг сонсдог. Библиэлд Соломон хаан өөд болохоос өмнө хүүхдээ хаан болгоод хүүтэд хэлдэг. Соломон хаанд үйлчилж байсан тэр настай зөвлөгч, Ахмад зөвлөгч. За та аавдаа зүтгэж байсан энэ Ахмадуудын үгийг сонсоо гэдэг. Гэтэл Соломон хааны хүү Ахмадуудын үгийг сонсоогүй. Яг өөртөө адилхан залуучуудын үгийг сонсдог. Тэр Ахмадууд хичнээн ард түмэн таныг үгүйсгэж эсэргүүцсэн ч ард түмнийхээ үгийг сонс, ард түмнээ хайрлагсан. Гэтэл нөгөө залуучууд нь үе тэнгийнхэн залуучууд нь ингэдэг. Та бол хаан. Ард түмэн бол таны боол. Таны өөдөөс юм хэлэх эрэхгүй хилээд байгааг нь шийдэг гэсэн. Эннээс болоод улс орн нь хуваагддаг. Тэгвэл итгэлээр сул бий хинтээ ойр байх хэрэгтэй вэ? Итгэлээр өссөн нэгэнтэй ойр байх хэрэгтэй. Гомдлдог хүнтэйгээ ойр байгаад байвал гомдлын шавар намагт живнэ. Үнэхээр би итгэлээр сул байвал итгэлээр халуун, итгэлээр баттай хүнтэй, эзэнтэй ойрхон бай. Тэгвэл итгэлээр өсдөг, 90 цент хүрдэг. За, цэцэрлэгийн хүүхдүүд юу сурж ирдэг вэ? Цэцэрлэгээс ийм юм сурж ирдэг. Ийм юм сурж ирдэг. Ийм юм. Харин аав ээж нь юу зааж өгдөг вэ? Ингэж болохгүй. Мэндэл хүүхэд зохиж болохгүй. Уучлаарай гэж хэл. Юу гэхээр хүүхдээсээ сурах юм байдаггүй. Харин багшаасаа юу сурах вэ? Хүүхдээсээ шүлэг уншихыг сурах болов? Үгүй. Багшаасаа. Хүүхдээсээ мэдлэгийг сурах болов? Үгүй. Багшаасаа. Ингэдэг. Яагаад айлын багууд хурдан хэлд ордог вэ? Ах их ч нь байгаа учраас ярьсаар хурдан ярьдаг болдог. Гэтэл яг адилхан хүүхдүүд хамт байгаад байвал сурах юм байдаггүй. Тэгвэл итгэлээрээ өсөх тусам юун чухал вэ гэдгийг мэддэг. Хинээс үлгэр дуурайл авах хэрэгтэй вэ гэдгийг мэддэг. Еврей номон дээр та нарын өмнө итгэлээрээ амьдарч байсан тэр хүмүүсийн жишээгээр амьдр гэж байгаа юм.
итгэлийн баатруудыг хараад сураад тэр амьдрсныхын дагуу амьдраа гэдгийг хэлж байгаа. За мөн хүүхдийн онцлог, итгэлээр нялх хүний онцлог. Аль нь чухал вэ? Аль нэг чухал биш вэ гэдгийг ялгаж мэддэггүй хүүхдүүд. Мэдгүй байгаа учраас талхны мөнгө ойл талах биш чихэр аваад идчихдэг. Ундаа аваад уучдаг. Ээж нь өвдөд байж исэн ч хүүхдүүд тоглохоор гараа явдаг. Гэтэл ардаа би энэ том хэрнээ энэ дотор нь жоохон хүүхэд байгаа хүмүүс байдаг. Ажлаа тараад гэрлүүгээ биш. Ажлаа тараад тоглохоор явж байгаа юм. Хүүхэд. Нэг хүүхэд чиг юм ярина. Хүүхэд чиг юм бодно. Харин итгэлээр 90 цент хүрэх тусам хүүхэд зангаа орхидог. Юун чухал вэ гэдгийг мэддэг. Талхны мөнгөөр талхал аавна. Ажлаа тараад гэрлүүгээл явна. Үг чухал уу? Эсвэл тоглоом наргаа чухал уу? Итгэлээр өсөх тусам мэддэг. Ялгадаг. Үг чухал. Миний сүнсэнд үг чухал. Нөхөрлөл чухал. Залбирал чухал. Сайн мэдээ чухал. Үүнийг мэддэг. Итгэлээр нялх бол хүнийг ашиглах гад байдаг. Тэр надад ашигтай юм байна. Энэ ингэж хийж байгаа нь ашигтай юм байна. Энэ сүү зардаг юм байна. Очиж энэ ашиглыг сүү авъя, хямдхан авъя. Харин итгэлээр өсөх тусам хүний өрөвдөлтөө сүнс харагддаг. Юун чухал вэ гэдэг нь харагддаг. Ялгах чадвартай болдог. Хүүхдийн онцлог тогтворгүй байдаг. Өнөөдөр баяртай, маргааш ураацсан явж идэг. За яг үндэ хүүхэд ийм штэ. За нэлэх хүүхэд гэ уйлж гин. За тэнгуут маа гэ унгуут инээчдэг. Нөгөөт нь авангуут уйлчдаг. Хүүхэд тогтворгүй. Тийм учраас Паул итгэлдээ бат зогс гэж байна. Тогтвортой бай гэж байна. Энэ бузар сүнс бидний тогтвортой байдлыг алдуулах бүх зүйлийг хийдэг. Харин 90 цент хүрсэн хүний итгэл амьдралд нь юу ч болсон тэгэл байж идэг. Өлсөн ч яг л хിവэрэ, цатгалан байсан ч яг л хിവэрэ, уруу татагдсан ч давж гараад яг л хിവэрэ. Чуулган дээр ийм үйлчлэл байна. Чуулган дээр ийм юм хийх хэрэгтэй боллоо. Яг л урдын адил яг л хിവэрэ ирцэн байж идэг. Халуун сэтгэл нь хിവэрэ байж идэг. Паул яагаад Паулыг хэрэгэлсэн бэ? Дамаск руу сайн мэдээг эсэргүүцэж, сайн мэдээг устгах гэж явж байгаад Бурхны хайрыг ухаарж аврагдсан. Дараад нь тэр итгэлээ алдаагүй. Чулуу шидүүлсэн ч сүнсийг хайрлаж байгаа нь хിവэрэ. Бусад хүмүүс эсэргүүцэж бойл гэж орилж чарлсан ч итгэл нь яг л хിവэрэ. Амьд үлдэх горилго нь тасарсан тэр зовлон байсан ч эзэн рүү хандсан, сүнсийг хайрлсан тэр хайр яг л хിവэрэ. Ийм учраас Филиппой 2 дугаар бүлэг дээр өөр хоорондоо
Христ Есүст байсан тийм бодолтой бай. Христ миний төлөө Тэнгэрийн байр сууриа орхиж газарт боолын дүрийг аваад миний төлөө үйлчлэхээр амиа өгөхөр ирсэн. Тэгвэл нэг нэгэндээ яг л тийм бодолтой бай. Хайрыг хэлж байгаа юм. Хайр байгаа учраас бууж ирдэг. За нэг хүн тэгсэн гинэ. Нэг хүний нөгөө яаж их нэртэйгээ танилцаад гэр бүл болсон бэ гэдэг түүхийг сонссон. Монголын нэг захт амьдардаг хүн Монголын нөгөө захт амьдардаг хүнтэй танилцсан. Байн уулзах боломжгүй. За гэтэл ажил игээл мөнгө олонгуудаа зүгээр шууд автобусанд суугаад Улаанбаатарт ирээд богоонд суугаад тийш очиод такси түрээслээд нутагт нь яваад очихсан. Юу тэр хүнийг хөдлөж байгаа вэ? Хайр. Тэгвэл эзний хайр, намайг хайрлсан хайр гинтэн миний төлөө Бурх Тэнгэрийн байр сууриа орхиод миний төлөө ирсэн. Хайраас өөр зүйл биш. Хайрлсан учраас амиа өгсөн. Одоо нэг нэгнийгээ тэгж хайрлаа гэж байна. Хайр нь болцол тавьдаг биш. Хайр нь болцолгүй бай. Эзний хайр болцолгүй хайр. Гэтэл энэ хайраас холдчих юм бол шүүгээд эхэлдэг, шүүмжлээд эхэлдэг, шаардаад эхэлдэг. Би ингэж яхад ингэх ёстой, бид нар тэгж яхад тэгэх ёстой. Юу ч хийсэн шүүмжлэн, юу ч хийсэн үг үсгэн. Харин энэ бүх зүйл чинь хайр дотор хийгдэг. Энэ юу гэж байгаа вэ? Эзний надад өгөө намайг хайрлсан тэр хайраар бүхнийг хий. Дахиад хэлье. Иохан 14 дугаар бүлэг дээр нэг нэгнээ хайрлаж байгаагаар чинь миний шав гэдгийг мэдэх болно. Нэг нэгнийгээ хайрлаж байгаагаар чинь эзнийг мэдэх болно. Нэг нэгнийгээ хайрлаж байгаа тэр газарт Бурхан аврагдсан хүмүүсийг өгөх болно. Дүүргэх болно. 1-р Коринт 10 дугаар бүлэг дээр урдаас дохиж өгнө. Дохно. 1-р Коринт 10-ын 24. Хинч өөрийнхийг бус, харин бусдынхыг эрг. За энэ үгийг зүгээр нэг хүмүүст хэлээд байгаа биш. Паул Коринт чуулганыханд хэлж байгаа. Аврагдсан хүмүүст хэлж байгаа. Хайраас холдчихсон хүмүүсийг хайрыг мартчихсан хүмүүст хэлж байгаа. Өөрийнхөө ашгийг биш, бусдынхыг ир. За аврагдаад хичнээн үг сонссон ч Бурхны хайрыг нэг л сурч өгөхгүй байгаа юм. Итгэлээр нялх байгаа учраас. Гэтэл нэг зүйлд дуртай гэдгийг маань өөр хүнтэй ярьж хахад нэг хүн сонсцсон. Дараад нь уулзахдаа миний дуртай зүйлийг 3-ыг өгж байгаа юм. Тэр үед бусдыхыг ирнэ гэдэг нь энэ юм байна. Нэрээ эзэн надад ч гэсэн хамгийн хэрэгтэй авралыг
үнгүүгээр өгсөн штэ. Яг энэ хүн шиг. Тэгвэл эзний хайраар хайртай шүү. Энэ ямар үг вэ? Өөрийнхийг биш, бусдынхыг эрхийг хэлж байгаа. Би өөрийнхийг биш, таны хүсдгийг хийх гэж хичээдэг, таныг хайрладаг шүү гэдэг нь эзний хайраар хайртай шүү. За, Бурхан миний төлөө амиа өгсөн. Энэ нь хайр. Гэтэл эзэн миний төлөө амиа өгөхөд би ямар хуу төр төрхтэй байсан бэ? Гим нүгэл дотроо. Бүр гимд живчихсэн. Гэтэл эзэн тийм миний төлөө боолын дүрийг аваад энэ ертөнцийн дээр ирсэн. Гимтэн буйнагийн төлөө. Гимтэн дам даржаагийн төлөө. Гимтэн мандах, гимтэн ган төмрийн төлөө. Гимтэн хүний төлөө, бидний төлөө амиа өгсөн. Тэр гимтэн нь бусдыг хэлээд байгаа биш. Намайг хэлж байгаа. Миний төлөө. Намайг хайрлаж зогсохгүй. Одоо хөршөө хайрл, бусдыг хайрл гэж байна. Өнгөрсөн удаа хэлсэн. Нэг итгэгч хүн нэг компанид ажилладаг. Гэтэл захирал нь итгэгч гэдгээс нь болоод тэр ахыг үнэхээр их зовоож байна. Үнэхээр их хавчиж байна. Доогөлж, давхургаж зовж байна. Үргэлжлээд байгаа учраас нөгөө захирлыгаа үзэн ядж байна. Тэгээ гэртээ ирнэ. Их нэртэй захирлаа л муулна. Өнөөдөр нөгөө муу чинь тэгдэг юм да. Өнөөдөр нөгөөд чинь ингэдэг юм да. Яста бодохоор дургу үрээд байна. Өтөр үр. Гэтэл нэг өдөр эхнэр нь дарцын тэр байн дээр захирлын зургийг сайхан хевлээд тогтоочихсон. За дарцны 9 сум өгж байгаа юм. Мэ ийшээ шид. Аваа шидэдэсэн. Буцааж аваад дахиад шидэдэсэн. Хааштай яг гой би туханд нонсон. Яг гой хамарных нь үзүр дээр онлоо. Хааштай нүрийг нь өстой ирээн цоогоор болторно ингээ шидлээ гээл. Битүү шидсэн. Өстой сайхан болчлоо. Гэтэл эхнэр нь захирлын зургийг аваад эргэж хараад үзүүлсэн чинь арталт нь Есүсийн зураг байсан. Нөхөр нь ууралсан. Чи яагаад ингэж байгаа? Чи яагаад энэ Есүсийн зургийг ийм болгуулчихж байгаа? Мэдээж яг Есүсийн царай биш л дээ. Эхнэр нь хэлсэн. Танаа захирлын төлөө ч гэсэн Есүс амиа өгсөө. Сайн мэдээ тараах ёстой хүнээ. Сүнсийг нь хайрлах ёстой хүнээ. Ингэж үзэн ядж байгаа нь эзнийг ч гэсэн адилхан. Нэлэр явах номон дээр харагдаж байгаа энэ хүмүүсийг хайрлаж чадахгүй бол харагдахгүй байгаа Бурхныг яаж хайрлах юм? Харагдаж байгаа ахын дүүснэрээ хайрлаж чадахгүй бол миний нүдэнд харагдахгүй байгаа Бурхныг яаж хайрлах юм? Тэр үед нөхөр нь ухаарсан. Нэрээ тийм байна. Нэрээ тийм байна. Матай 15 дугаар бүлэгдэр эзэн хэлж байна. Та нар намайг ядрахад минь тэнхрүүлж, шоронд байхад минь эргэж, цангахад минь ус өгч, өлсгөд минь хоол өгсөн. Эзэн тэнгэрт байгаа эцэг үнийг чинь мартахгүй, шагналыг нь өгнө гэсэн. Шавнар нь гайхаад хизээ би та нарт танд ус өгсөн юм. Хизээ шоронд байхад чинь эргэсэн. Хизээ өлсгөд чинь хоол өгсөн. Эзэн хэлсэн.
миний нэрээр миний дагалдагчид ийн хандна надад хандж байгаа хэрэг. Хэн та нарыг хүлээж авна намайг хүлээн авч байгаа хэрэг. Хэн та нарыг хавчиж зовооно намайг хавчиж зовоож байгаа хэрэг. Хэн та нарыг хайрлана эзнийг ч хайрлаж байгаа хэрэг. Хүмүүсээ би эзнийг хайрлана. Энэ яг хэлж байгаа вэ? Ахан дүүснэрээ хайрлахыг хэлж байгаа. Есүс зүгээр нэг мод, чулуу, энэ байшинг хайрлсан юм биш шүү дээ. Энэ цэнхэрх бүтээлгийг хийж байгаа нь энэ барилгын төлөө биш. Та бүхний төлөө хайрлсан да. Энэ барилгыг зүгээр хэн нэгэн эзэмших гэж биш. Та бүхнийг хайрлсандаа тааруулаад ингэж хийж байгаа юм. Ямар олон ахын дүүсний хүч, хөдөлмөр, золиос байсан гэж ахын дүүснэр хайрлсан учраас утсаар ярихад ирээл энэ ханыг өрж исэн. Бүр цасан шуурган донд өрж байгаа юм. Хайрлсан учраас. Тэгвэл эзнийг хайрлна гэдэг нь шалыг цэвэрлэхийг хэлээд байгаа биш. Шарлыг яагаад цэвэрлж байгаа вэ? Ахан дүүсрийнхаа төлөө. Энэ хайраас холдсон Коринтын ахан дүүснэр талцсан, хуваагдсан, шүүсэн, шүүмжилсэн. Тэгвэл одоо бүх зүйл чинь хайр дор хийгдэг гэж байна. Одоо эзний хайраар нэгээ хайрлаж, эзний хайраар нэгэндээ үйлчилж, эзний хайраар надад энэ хүнд таалагдахгүй дүр төрх байгаа бол би энийгээ засъя. Ахан дүүсэр минь үүнийг хүсэж байгаа бол үүнийг хий. Ингэж өөрчлөгдөө. Тэгвэл хайр дотор хийгдэд эхлэх юм бол Бурхан яана гэж хайр байгаа газар аврагцсан хүмүүсийг дүүргдэг. Үйлс 2 дугаар бүлэгтэр анхны чуулганы үед ахан дүүснэр хамтдаа цуглаж сургаал сонсохдоо бүхнээ дайчилж хамтдаа залбирч хамтдаа хоол хийж байна. Бүх хүчээ дайчлаад хангалттайгаар амттайгаар хийж байна. Ерөөсөл ахан дүүс рүү байгаа газар хайр дүүрэн байна. Гэтэл их сонио. Хүмүүсийн болоод Бурхны хайр хүндэтгэлийг олж байлаа. Тэр хүмүүс гэдэг нь итгэлээр нялх байгаа хүмүүсийн аврагдаагүй байгаа ертөнцийн хүмүүсийн ертөнц харсан чинь энэ хүмүүс онцгой байна. Нэг хайрлаад байна. Энэ хайрын нэг хэсэг болох юмсан гэж хүсээд орж ирдэг, аврагддаг. Бурхан тэр үнцэнтэй сүнснүүдээ үнцэнтэй тэр хүмүүсийг хайр дүүрэн байгаа газар майгаад өгдөг. Хүүхдүүд ягаад аав ээжтэй ирдэг вэ? Энэ аав ээжийн хайрын дотор аюулгүй өсөөсөө гэж Бурхан хайрлж байгаа тэр сүнснүүдээ хайр байгаа нөхөрлөл, хайр байгаа чуулганд өгдөг. Өгсөөр байдаг. Тэгвэл яагаад чуулганы аврагдсан ахын дүүсэр олон болдог вэ? Өөр зүйл биш. Хайр дүүрэн байгаа учраас. Энэ хайрыг шаарддаг биш. Хүүхдүүд хайрыг шаарддаг. Харин 90 цент хүрсэн хүмүүс хайрыг өгдөг. Хайрладаг. Хүлээж авдаг. Зүгээр ирээрээ. Зүгээр хүрээд ирээрээ. Гэт. За. Анх оюутны нөхөрлөл хийгдэж эхэлсэн үе. Оюутнууд маань сургуулаараа группээрээ баг болоод хамтдаа нөхөрлж эхэлсэн. Гэтэл
ертөнцийн аврагдаагүй оюутнууд гайхсан. Өөрөөр курсын, өөрөөр тэнхмийн залуучууд, оюутнууд нийлээд цайны газраа цуглана. Зарим нь цүнхнээсээ шоколад гаргана, зарим нь цүнхнээсээ чихэр гаргана. Зарим нь тэнцэнээс ороод авчиад 2 пиршги авчирна. Зарим нь 3-ыг авчирна. Инээлдэл яг хуваагаад идэнэ. За тэнгуут зарим нь найзуудаа сайн мэдээ тарааж байгаа найзуудаа дагуулад ирнэ. Нөгөө хүмүүс нь гайхаад эн чинь мөнгөгүйгээд хоос явахгүй байгаа юм. Байгааг хувааж идээд эренгуут нь хөө таны төлөө залбирж байгаа станараа та хүрээд ирсэн үү? Та маргааш цайны цагаар дахиад хүрээд ирээрэй. Завсарлагын цагаар дахиад хүрээд ирээрэй. Нөгөө хүмүүс хайрыг харж байгаа. Сүмд явдаг хүмүүс энэ эзэн нь, энэ бурхан нь ийм байна. Хайрыг хараад ирдэг. Тэгж аврагдсан оюутнууд зөндөө байгаа. Нөгөө ууралдаг дотор байрны эгчин, загиндаг эгчин загинахаа байцсан. Хоол хий гэдэг байсан чинь хоол хийдэг болцсон. Хурдан ирж цэвэрлэгээ хийгдэг байсан чинь өөрөө цэвэрлээд хүлээдэг болсон. Сэтгэл нь хөдлөөд тэгсэн чинь сүмд явдаг болсон гин. Тэр сүмд нь ирээд үгийг сонсоод аврагдаж байгаа юм. Нэгээ хайрлах хайраар чинь миний шав гэдгийг мэдэх болно. Үл аврагдсан ариун сүнсийг хүлээж авсан. За хайр бурхан Есүс яг адилхан. Бурхан хайраар дүр нэгэн биш. Бурхан өөрөө хайр. Тэр хайр, тэр ариун сүнс миний дотор ороод ирэхэд Бурханы хайр надад байхгүй хайр надаас гардаг. Тэр хайр нь үйлчилдэг, тэр хайр нь даалдалдаг, тэр хайр нь бусдыг боддог, тэр хайр нь бусдад тааруулдаг. Тэр хайр дүүрэн байгаа газар Бурхан аврагдагчдын тоог нэмсээр байдаг. Энэ нь Үйлс 2 дугаар бүлэг дээр гарч байна. Хүмүүсийн болон Бурханы хайр хүндэтгэлийг олж байлаа. Эзэн тэдний дээр аврагдагчдыг өдрөөс өдөрт нэмж байлаа. Тэр нэг хайрлцгаая. Итгэлээр өснө гэдэг нь Библийг мэднэ, ихийг мэднэ гэдгийг хэлээгүй. Сурсан үгийнхаа дагуу бусдыг хайрлаж байгаа. Энэ нь итгэлээр өсөх. Итгэлээр өсөх, хайраар өсөх яг адилхан. Хайр байгаа учраас л энэ сайн мэдээ тараагч нар монголчууд сайхан газар руу зүтгээд ах юм, Солонгос руу. Тэр хүмүүс яагаад наашаа зүтгээд байгаа вэ? Биднийг хайрлаж байгаа учраас. Эзэн биднийг хайрлсан шиг тэр хүмүүс ч гэсэн биднийг хайрлаж байгаа учраас. Хамтдаа залбираад өнөөдрийнхөө үгийг дуусгая. Бидний хайрлаад гэм нүглийн дундаас аварсан эзэн таны нэгүсэлд чин сэтгэлээсээ талархаж байна. Та биднийг авраа зогсохгүй амьд үг ажилдаг чуулган дотор байлгаж байгаад баярлалаа. Толгой гутаан залбирж байгаа хүнийг тус бүртээ эзэн та хамт байж ямар их хайрладаг вэ гэдгээ бүрч илүү ухааруулж тэр хайрын дотроо байлгаж эзэн танаас авсан үргэлж ахын дүсрээсээ мэдэрж байгаа тэр хайраа бусад хүмүүс ч гэсэн тарааж түгээж ятгад та туслаарай. Толгой гутаан залбирж байгаа ахын дүсрэн маань зүр сэтгэлдээ сүнсийг хайрлаж хайраар дүүрж сайн мэдээний төлөө ертөнцөөс тусгаарлагдаж ертөнцийн гэм нүглээс хол байж өргөдөлтөө сүнснүүдийг хайрлсан сэтгэлээр амьдрч чадхад та туслаарай. Ахын дүсрийн маань амьдрал донд нь зовлон саад бэрхшээл байгаа хүн байгаа билээ. Зүр сэтгэлд нь ч гэсэн зовлон завир байгаа хүмүүс ч гэсэн байгаа билээ. Эзэн таны хайрыг сананга эзэн танаас зуурж тэр зовлон саад бэрхшээлээ сайнаар давж гарч чадхад нь та туслаарай. Энд дэр өстой байсан ч олон төрлийн хувийн ажлаас болоод ирж чадаагүй бүхий л хүмүүстэй хамт байгаарай. Эзэн та
байр суурин дээр нь байгаа газар бүрт нь итгэлийг нь өөрийнхөө хүч нэгүслээрээ зууран барьж сахиж хамгаалаарай гэж гуйж байна. Биднийг үргэлж хайрладаг Есүсийн нэрээр талархан гон залбирлаа. Амен. За зартал хэлнэ.